та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Отгоны их сургуулийн гадаад харилцааны албанаас та бүхний зориулаад магистрийн зэрэг хэрхэн хамтран хамтарсан хөтөлбөрт хамрагдах боломжтой вэ гэдэг мэдээллийг хүргэхээр өнөөдөр бэлтлээ. Сайн хацгана уу? Niagara College-ийн төлөөлөгч үлэмж байна. За, юуны түрүүнд Отгоны их сургууль маань магистрийн зэргийн ямар хөтөлбөр явуулдаг вэ? Ямар хөтөлбөрт та бүхэн маань хамрагдах боломжтой вэ гэдэг талаар богинохоо мэдээлэл хүргэе гэж бодлоо. За, 30 жилийн түүхтэй хуулийн сургуулийн эрхцэн хөтөлбөр маань байгаа. Маш сайн хөтөлбөр учраас эсэлт нь бол ингээ маш хурдан дүүрдэг. Тэгээд та бүхэн яраараа 10 сарын 1-ээс хичээл нэхлэхээр бэлтгэгдсэн байгаа. Бусад магистрийн хөтөлбөрүүд ч гэсэн одоо яг эсэлтээ аваад 10 сарын 1-ээс хичээл нэхлэнэ. Яг хамтарсан хөтөлбөрийн тухайд 1 жил Отгоны их сургуультай суралцаад 1 жил Niagara College-тэй суралцах ямар хөтөлбөрийн боломж байгаа вэ гэхээр хүмүүнлэгийн сургууль дээр боловсрол судлалын магистрийн хөтөлбөр, гадаад хэл шинжилгээний магистрийн хөтөлбөр байгаа. За хоёулаа боловсрол судлал, гадаад хэл шинжилэл гэхээр Niagara Отгоны их сургуультай нэгжлээ суралцаад Niagara College руу очиод яг TESOL-оор үргэлжлүүлэн суралцаад 2 дипломтой төгсөх боломж байгаа шүү. Харин эдийн засгийн сургууль дээр нэгтлэн бодох бүртгэл, маркетинг, хүний нөөцийн менежмент, банк санхүү гэсэн магистрийн хөтөлбөрүүд байгаа. За мөн л одоо эсэлтээ аваад 10 сарын 1-ээс хичээл нэхлэн Niagara College руу хүний нөөцийн менежмент, бизнесийн олон улсын бизнесийн хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцаад мөн л нэг дээр нэг гэж суралцаад 2 дипломтой төгсөх боломжтой байгаа. За энэ талаар бас ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг үлэмжээс авах гэдэг өнөөдөр ирсэн. За баярлалаа. Маш гоё танилцуулга хийлээ. За бизнесийн чиглэлийн оюутнууд маань мөн бас маркетингийн чиглэлээр Канада улсад 1 жилийн PR-ын public relations чиглэлээр суралцах боломжтой. Тэгээд Канада улсад эхлээд Отгон тэнгэр их сургуультай 1 жил сурчаад Канада улсад 1 жил сураад үүнийхээ хажуугаар оюутнууд маань төгсөөд бас 1 жилийн ажиллах хэрэгтэй байгаа Канада улстай. Өөрийн яг мэргэжлэрээ дээрээс нь суралцж явах явцдаа field placement буюу манайхаар бол дадлагын хөтөлбөрт хамрагдаад оюутнууд маань мэргэжлийн дадлага хийснийхаа дараагаар яг үндсэн бүтэн цагийн ажилтан болоод Канада улстай ажиллах боломжтой гэсэн үг. Манайд бас хүмүүнлэгийн сургууль дээр сэтгүүл зүйн магистрийн хөтөлбөр байдаг л та. Тэгэхээр сэтгүүл зүйн магистрийн хөтөлбөр маань гэсэн ер нь бол public relationтэй зохицсон таарна. Тэгэхээр бас сэтгүүл зүйн хөтөлбөртөө 1 жил эндээ сураад тэгээд Niagara College-д очиод public relation суралцаад тэгээд бас энэ пост дипломтой төгсөх боломжтой. За Отгоны их сургуулиас оюутнуудаа магистрт эсэгчдтэй ямар боломж олгож байгаа вэ гэхээр ямар ч нэмэгдэл хамтарсан хөтөлбөр гэдэг ямар ч нэмэгдэл төлбөр авахгүйгээр эсэх тэр боломжийг олгож байгаа. Тэгэхээр Отгоны их сургуульд суралцах 1 жилдээ та бол яг л дотоодын магистрийн хөтөлбөрийн төлбөр буюу тэр нь ингээ 2 сая 200-аас 2 сая 500 орчимд хэлбэлцэж байгаа 1 жилийн хөтөлбөр нь мэргэжлээс хамаарат за тэр хөтөлбөрөөр ингээ төлөө суралцаад тэгээд мэдээж хэрэг Niagara College руу явах тодорхой шаардлага байгаа. За тэрхүү ямар шаардлага байгаа вэ? За, юуны өмнө оюутнууд маань Отгон тэнгэр их сургуультай суралцж байх явцдаа англи хэлнийхээ төвшөндөө бол хүрэх ёстой байгаа. Отгон тэнгэр их сургууль маань Оксфордын хөтөлбөрөөр англи хэлийг заадаг учраас англи хэлнийхээ хөтөлбөртэй та маш сайн хамрагдаад Niagara College-оос авдаг үндсэн шалгалтыг өгөх шаардлагатай байгаа. За, Отгон тэнгэр их сургуулиас авч байгаа элэлтүүдэд Niagara College-ийн хувьд болохоор олон улсын шалгалт өгөхийг бол заавал шаардахгүй байгаа. Та тэгэхээр одоо IELTS юм уу TOEFL бэлдээд шалгалт өгөх гэж цаг мөнгө өрөх шаардлагагүй. Шууд үндсэн хичээлийнхаа хажуугаар англи хэлээ үзэж яваад шалгалтаа өгөөд шууд элсэх боломжтой гэсэн үг. За үүнээс гадна оюутнууд маань хэрвээ энэ хөтөлбөртөө одоо явахаар шийдсэн бол эртнээс төлөвлөөд бэлдээд тодорхой хугацааг одоо өөрийнхөө хэлний мэдлэг дээрээс нь бизнес шаардлага хангахад бэлдэх ёстой байгаа. За тэгээ бизнес шаардлага дээр болохоор Отгон тэнгэр их сургууль болон Niagara College-ийн зүгээс хамтраад оюутнуудтай шаардлагатай мэдээллүүдийг нь бүгднийг яг элсэх гэж явж байгаа оюутнуудтай бүгднийг яг шатаараалаар нөхөх боломжтой байгаа шүү. За мэдээж хэрэг ингээд хамтарсан хөтөлбөрт элсээ дипломтой төгсгөө бүгд маш оюутан маань шийдлээ гэж бодъё. Тэгэхээр магистрийн хөтөлбөрт элсэгчдийн маань нэг онцлог нь бол ер нь бол нэлээд насны хувьд 25-аас дээш, 30 наснаас дээш одоо элсэгч оюутнууд байдаг. Тэгэхээр тухайн оюутнууд маань хөвчлэн гэр бүлтэй байдаг. Тэгээ гэр бүлээ дагуулж явах боломжтой.
боломжтой. Сургуулийн зүгээс гэр бүлээ оюутнуудыгаа дагуулж явахад бол 100% дэмждэг. Энэ дээр одоо таныг одоо гэр бүлээрээ амьдрах газар олоход туслах. За дээрэс нь 3-аас 18 насны хүүхэдтэй бол хүүхдүүдийг нь улсын сургууль цэцэрлэгт үнэгүй хамрагдуулахад анхаарал тавьж холбож өгдөг. За тэгээд үүнээс гадна тантай хамт явж байгаа гэр бүлийн гишүүн тань одоо бүтэн цагаар ажиллах эрхийг авахт нь бол энэ дээр шаардлагатай мэдээлэлээр хангаж өгч тусалдаг байгаа. Өөрөө оюутан манаас part time. Тийм хагас цагаар ажиллах боломжтой. Дээрээс нь дадлагын хөтөлбөрийнхөө үеэр бол ер нь их дадлагууд маань цалинтай байдаг учраас бүтэн цагаар ажиллаад цалин авах боломжтой байгаа. За. Тэгээд ер нь бол ингээ Канадад суралцахын бас нэг давуу талыг та нартай бас хэлмээрээ. Канадад суралцаад одоо ингээд нэг жил Монголд суралцаад дараагийн жил Канадад суралцаад ажиллах их болдог байгаа. Тийм ээ? За тэгээд оюутнууд маань ер нь бол нэг жил бүтэн Niagara College-д суралцсны дараагаар өөрийнхөө тухайн одоо байрлаж байгаа газраасаа эсвэл одоо Канадын аль нэг өөр хотод ч юм уу мэргэжлийнхаа сурсан мэргэжлэрээ ажиллах боломжийг олгож байгаа нь бол маш том давуу тал байгаа. За энэ бол одоо багийн өөр орнуудад олгогдоод байдаггүй санал байгаа. Тэгээд дээрэс нь ажиллахдаа яг Канада улсад ер нь бол олгогддог дундаж цалингийн түвшин буюу 30,000-аас 54,000 долларын хооронд цалинжих боломжтой гэсэн үг. За бүр ингээд айгүй гоё боломж. Ер нь үлэмжтэйгээ ярих тоолонд энэ боломжийг сонсоход бас их гоё санагддаг. Энэ яг бас оюутнуудад манай Монгол залуучуудад яг бас том боломжийг олгож байгаа өсөж дэмжих. Тэгээд одоо цаашаа үргэлжлүүлэн Канадад үлдэж ажиллах гэдэг юм уу тий. За ингээд хүүхэд маань төлбөрийн талаараас нэлийн тодорхой ойлголттой болохыг хүсэж байгаа оюутнууд маань эсэгчд маань. Тэгэхээр хотооны эрх сургуулийн төлбөр бол ингээд яг дотоодын төлбөрөөр явах тэгвэл Канада руу явахад ямар төлбөр, ямар тэтгэлэг боломж байгаа вэ? За би юун түрүүнд ер нь бол Хойд Америкийн боловсролын үнэлгээний талаар ярмаар байна. За Хойд Америкт буюу одоо жишээ нь Америкийн нэгдсэн улс болон Канада улсын хувьд болохоор боловсрлоороо ер нь бол дэлхийд тэргүүлдэг улсууд байгаа. За тэгээд боловсролын ер нь бол дундаж одоо сургалтын төлбөр дээд боловсролд бол доройж 30,000 доллар Америк доллар орчим байдаг. За харин Канада улсын хувьд бол ер нь бол төлбөрийн хувьд бол арай доогуур байдаг. Дээрээс нь одоо оюутнуудаа суралцж явах явцдаа ажиллах боломжоор маш сайн хангаж өгдөг учраас оюутнууд маань эргүүлээд сургалтын төлбөрөө олох магадлал бол нэлээд сайн байдаг. За манай сургуулийн хувьд болохоор мэдээж тэндээ танигдсан одоо public college байгаа. Тийм учраас сургалтын төлбөр бол тийм өндөр биш. Одоо Ivy League-ийн сургуулиуд одоо 200-300 мянган доллар гэдэг. Тэгэхээр тэрний хажууд бол ердөө 15,000-аас 17,000 долларын хооронд байгаа. За энэ нь болохоор Канада доллар байгаа. Тэгээд яг манай үндсэн graduate хөтөлбөрийн төлбөр бол оюутнууд маань 2 хуваагаар төлөх боломжтой. Тэгээд очсныхаа дараа ер нь бол янз янзын гоё сонирхолтой өөрийнхөө ур чадварыг харуулсан хөтөлбөрүүдэд хамрагдаад тэтгэлэг авах боломж бас зөндөө байдаг. Спортын тэтгэлэг гэж байгаа, сайн оюутны тэтгэлэг гэж байгаа. Дээрээс нь оюутнууд маань бүр болохгүй одоо өөрийнхөө ангийнхаа хүүхдэд хичээл заагаад сургуулаасаа цалин авах боломж байдаг. Тэгэхээр маш олон сонирхолтой боломжийг сургууль дээр олгодог. Дээрээс нь Niagara College маань сургууль дээр байрладаг одоо хамгийн олон бизнестэй сургууль байгаа. 8 төрлийн бизнес манай сургууль дээр зөвхөн сурагч нарын үйл ажиллагаагаар явагдаж байгаа. Тэгэхээр энэ мэрэгжлүүдийг болохоор яг тухайн одоо сурж байгаа мэрэгчлэр оюутнууд тэр эдгээр мэрэгчлүүдэд ажиллаад цалин аваад явах боломжтой байдаг. Тэгэхээр сургуулиасаа гарахгүй одоо хэрвээ кампус дотроо ажиллаад байж болж юм, амьдраад байж болж юм, хичээлдээ явж болж юм тий. Тэгээд дээрэс нь манай сургуулийн одоо замын эсрэг тал маш том моол байдаг. Тэгэхээр тэнд одоо дэлгүүр өсөж болж юм тий. Ер нь бол их хамгийн бүх юмыг одоо нэг дор төвлөрүүлж чадсан одоо convenience гэдгийг маш сайн мэдрүүлж чадсан гоё газар байгаа. За тэгээд оюутнуудтай бас Отгон тэнгэр их сургууль Niagara College-ийн зүгээс хамтдаа бас бэлэг бэлдсэн тэр бол тэтгэлэг хөтөлбөр эсэлтийн тэтгэлэг гэж 2,000 доллар олгож байгаа. За тэгээ үүнээс гадна их сургуулийн хувьд болохоор эсэгчдтэй Niagara College-д суралцгаар бол хамтарсан хөтөлбөрийн хүрээнд 15% төлбөрийн өнгөлт үзүүлнэ. За тэгэхээр ингээд хөтөлбөрийнхаа дүнгээсээ хамаараад ер нь нэг оюутанд одоо жишээ нь ингээд 4,000-аас 6,000 долларын хооронд одоо хөнгөлөлтийг санал болгож байна. Тэгэхээр оюутан залуус маань одоо энэ бол Niagara College-д одоо миний бодлоор хамгийн хямдхан сурах боломж гэж бодож байна. Дээрээс нь суралцж явах явцдаа хагас цагаар ажиллахад манай сургуулийн байрладаг Ontario мужид цагийн хөлс нь $14 25 цент байдаг. Тэгэхээр оюутнууд маань хагас цагаар ажиллаж байгаа ч гэсэн жилдээ ер нь бол нэг 20,000 Канада долларын цалин авах боломжтой газар байгаа. Тэгэхээр одоо
тэндээ очсны дараа өөрийнхөө амжиргааны зардлыг одоо хариуцах юм бол боломж бол бүрэн байдаг. Хагас цагаар тэгэхээр 7 өдрийн 20 цаг. Тийм. Тэгээ дээрэс нь оюутнууд манай өвөлдөө дундаа амарна. Тэгээд тухайн амралтынхаа үеэр 40 цаг хүртэлх ажиллах боломжтой гэсэн үг. Нэгэнт очсон оюутан бол өөрийнхөө амжиргааны зардлыг зохицуулах боломжтой болох юм тийм. За тэгээ гэр бүлээр очих юм бол мэдээж гэр бүлийн хүн цагаар ажиллах хүмүүсийн сургууль цэцэрлэг бол улсаас өнгөө гэж ойлголоо. Тийм. Тэгээд ер нь бол энэ оюутнууд бас магистрийн зэрэг сурахаар төлөвлөж байгаа оюутнууд бол сайхан боломж байна. Тэгээд мэдээж яг Niagara College, Niagara хүрхрээний хажууганд байрладаг. Тэгэхээр одоо орчин тойрны хувьд тэгээд хүрээлэн буй орчинд бол үнэхээр гайхамшигтай гэж хэлж болно. Тийм. Энд дээр бас нэг юм нэмээд хэлэхэд манай одоо тэнд сурдаг оюутан ингээд өөрийнхөө сэтгэлдлийг хэлж байгаа хгүй. Тэр болохоор хотын хөвгт тэгээд ингээ хотод ингээ байнга байсаргаа сурцсан. Тэгээд ерөнхийдөө ингээл байрнаас байрны хооронд амьдардаг тий. Тэгсэн чинь Канадад очсон чинь ингээд нөгөө нэг бүр хэдэн жилийн ядаргаан тайлгцсан гэж байгаа байхгүй юу. Ягаад гэвэл ингээл гарангууд ингээл тэнд нэг туулааг үүж, тэнд нэг хэрэм явж, тэгэл ингээл ногоон бүх юм ингээл ногоо юмар байгалаар хүрээлэгдсэн. Тэгээд нэг 10 минут алхаал Niagara хүрхрээ ороод амар гоё сүрлэг хүрхрээ очиж хараад тэгэл өөрөө нэг жинхэнэ одоо байгалийн сайхныг одоо жинхэнэ утгаар нь мэдэрсэн гэх юм уу да. Тэр сэтгэлдээ бас бид нартай хуваалцаж ирсэн. Тэр бол үнэхээр бас Монгол залуучуудын бас нэгэн гоё хүсэж байгаа, сонирхож байгаа орчин байж магадгүй гэж бодож байна. Үнэхээр гайхамшигтай байгалийн нэг гайхамшигын дэлхийн нэг гайхамшигын хажууд ингэж суралцах боломж гэдэг бол биднэрт бас тэг хүн болгон төдийлө олдоод идэг боломж биш. Тэгээд энэ боломжийг бол Атгын хэрэг сургууль Niagara College магистрийн зэрэг суралцахаар төлөвлөж буй хэсэгч та бүхэндээ бэлтлээ.